Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ амжилттай эмэгтэйчүүдийн нийтлэг баримтлагдаг зуршлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Зөв дадал зуршил нь таны үнд зүйлстэй нийцүүлэн амьдрахаас эхлээд ажил мэргэжлийн амжилтанд хүрэх хүртэл амьдралын олон талын салшгүй хэсэг юм. Амжилттай эмэгтэйчүүдийн баримтлагдаг зуршил нь зөвхөн ажил хэрэгч байхад биш, харин хувийн амьдралд сэтгэл зүй, эрүүл мэндээ ухаалгаар зохицуулж тэнцвэрийг хадгалахад оршдог. Тэгвэл олон улсын манлайлагч эмэгтэйчүүдийн судалгаа болон сэтгэл судлалын шинжлэх ухаан суурилсан амжилттай эмэгтэйчүүдийн баримтлаг зуршлуудыг танилцуулж байна. Үүнд нэгдүгээрт нь тэд өдөр тутмын тогтсон дэглэмтэй байдаг. Амжилттай эмэгтэйчүүд өглөөг өөртөө зориулж, ажлын бүтэмжээ өндөр байлгахын тулд өдрийг маш нарийн төлөвлөдөг байна. Амжилттай эмэгтэйчүүдийн өдөр тутмын тогтсон дэглэм нь цаг хугацааг нарийн төлөвлөхөөс гадна энерги, эрч хүчээ хэрхэн ухаалаг удирдах вэ гэдэг дээр суурилдаг. Хоёрдугаарт нь тэд зорилгоо тавьдаг. Амжилттай эмэгтэйчүүд жижиг зорилго тавьж түүндээ хүрэх нь урт хугацаанд илүү их амжилтанд хүргэдэг гэдгийг мэддэг. Учир нь жижиг ялалтууд нь эрч хүчийг бий болгож урагшлагад урамшуулдаг байна. Гуравдугаарт нь тэд нойрыг чухалчилдаг. Америкийн нойрны холбооны мэдээлснээр нойртой холбоотой асуудлууд 50-70 сая Америкчуудад нөлөөлдөг гэсэн байна. Амжилттай эмэгтэйчүүд чанартай нойрыг 7-8 цаг унтаж, нойрны эрүүл авах сахих замаар нойроо нэн тэргүүнд тавьдаг байна. Тэд нойр нь тэдний ажиллах чадварт хэр чухал болохыг мэддэг. Дөрөвдүгээрт нь эрт сэрж өглөөг өөртөө зориулдаг. Амжилттай эмэгтэйчүүд эрт унтаж эрт сэрдэг хандлагатай байдаг. Судалгаагаар эрт босдог хүмүүс илүү их эрч хүчтэй, ерөнхийдөө аз жаргалтай байдаг болохыг харуулж байна. Өглөөний дадал болох амьсгалын дасгал хийх, ус тогтмол уух, тэмдэглэл хөтлөх зэргээр тархиа эерэг энергиээр сэнгэлдэг. Сэрмэгцээ шууд сошиал медиа эсвэл ажлын мэйл шалгаж өдрийн эрч хүчээ өртөггүй уламжлалтай. За 5 дугаарт нь тэд хүчтэй дэмжлэгийн системтэй. Судалгаагаар хүчтэй дэмжлэгийн системтэй байх нь сэтгцэн эрүүл мэнд, стрессийн түвшин эрүүл хэмжээнд байлгахад ялангуяа эмэгтэйчүүдэд чухал болохыг харуулсан. Амжилттай эмэгтэйчүүд үүнийг мэддэг бөгөөд хэр завгүй байсан ч найз нөхөд гэр бүлийнхэндээ цаг гаргахаа мартдаггүй. Түүнийг урамшуулдаг, дэмждэг, хамтдаа хөгжиж чадах ухаалаг эерэг хүмүүстэй нөхөрлөдөг. 6 дугаарт нь тэд тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг. Тогтмол дасгалын ашиг тус хязгааргүй юм. Дасгал хөдөлгөөнд цаг хугацаа шаарддаг ч амжилттай эмэгтэйчүүд үүнийгээ дасан зохицох ёстойгоо мэддэг. Учир нь энэ нь эрч хүч, бие махбодын эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Тэд стрессээ тайлах, тархиа амраах зорилгоор 7 хоног тогтмол 3-4 удаа дасгал хөдөлгөөн, йог хийдэг зуршилтай. 7 дугаарт нь тэд хил хязгаарыг тогтоодог. Амжилттай эмэгтэйчүүдийн амьдралдаа хэрэгжүүлдэг хамгийн хүчтэй зуршил бол хувийн хил хязгаарыг ухаалгаар тогтоох явдал юм. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд хил хязгаарыг тогтоохыг хувийн хичээсэн үйлдэл биш, харин өөрийн сэтгэл зүй, цаг хугацаа, эрч хүчийг хамгаалж буй хайрын хамгийн дээд хэлбэр гэж үздэг. Амжилттай эмэгтэй хүн өөрийнх нь үнд зүйлс, зорилгод нийцэхгүй байгаа зүйлд соёлтойгоор үгүй хэлж чаддаг. Бусдын гомдол, хов жив, сөрөг энергийг өөр дээрээ хүлээн авч бусдын асуудалд хит гүн оролцох нь сэтгэл зүг туйлдуулагч гол хүчин зүйл юм. Тэд бусдыг сонсож тусалж чадах ч тэдний сөрөг сэтгэл хөдлөлийг өөрийн гэрт нэвтрүүлдэггүй. 8 дугаарт нь тэд бусдыг магтаж урамшуулдаг. Амжилттай эмэгтэйчүүд бусдад магтаал хэлэх нь харилцаа холбоогоо бэхжүүлэх, тэрч байтугай өөрсдийн сэтгцэн эрүүл мэндийг сайжруулах гайхалтай арга гэдгийг мэддэг. Тэд бусдын амжилтыг өөрийнх нь орон зай булааж байна гэж айдаггүй, харин ч дэлхийн ертөнц хүн бүрт хүрэлцгүйц боломжоор дүүрэн гэдэгт итгэдэг учраас бусдыг дэмжихдээ үргэлж бэлэн байдаг.
Дундас сэтгэлгээтэй хүн өөр нэгэн эмэгтэйг амжилтанд хүрэхэд атаархаж сул талыг нь хайж эхэлдэг бол харин амжилттай эмэгтэйчүүд бусдын ололт амжилтыг шууд хүлээн зөвшөөрч чангаар баяр хүргэж чаддаг. Бусдыг өргөх тусам өөрөө ч мөн дагаад өсдөг гэдгийг тэд маш сайн мэддэг. 9-дүгээрт нь тасралтгүй суралцдаг. Тасралтгүй суралцах зуршил нь амжилттай эмэгтэйчүүдийн цаг хугацааны урсгалд хоцрогдохгүй үргэлж салбартаа тэргүүлэгч үн цэнтэй хэвээр үлдэхэд тусалдаг хамгийн гол хөдөлгүүр юм. Тэд суралцахын тулд заавал урт хугацааны сургууль курс суухыг хүлээдэггүй. Тэд өдөр тутмын амьдралынхаа жижиг цагуудыг ухаалгаар ашигладаг зуршилтай. Өдөрт багадаа 15-аас 30 минутыг мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн ном унших, подкаст сонсоход зориулдаг. Судалгаагаар унших нь тархины үйл ажиллагаа сайжруулж, тэрч байтугай сэтгэл готролын шинж тэмдгийг арилгахад тусалдаг болохыг харуулж байна. 10-дугаарт нь тэд талархлаа илэрхийлдэг. Амжилттай эмэгтэйчүүд хизээч баярлаа гэж хэлхээ мэддэг. Тутмал талархлаа илэрхийлснээр бид эерэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүл сөрөг зүйл дээр төвлөрөхгүй байх боломжтой бөгөөд энэ амжилт эрч хүчид маш сайн нөлөө үзүүлдэг байна. 11-дүгээрт нь тэд тэмдэглэл хөтэлдэг. Амжилттай эмэгтэйчүүд тэмдэглэл хөтлөхийг зүгээр нэг өдрийн явдлыг бичих зуршил биш, харин тархиа цэгцлэх, сэтгэл зүгээ удирдах, зорилгоо бодит болгох асар хүчтэй зэвсэг гэж үздэг. Олон улсын судалгаагаар тэмдэглэл хөтлөх нь стрессийг бууруулж, ажлын бүтэмжийг 20%-аар нэмэгдүүлдэг нь батлагдсан байдаг. 12-дугаарт тэд ялалтаа тэмдэглэдэг. Амжилттай эмэгтэйчүүдийн амьдрал бүхэлдээ ялтаас бүрддэг юм шиг санагддаг. Юуны өмнө тэд тийм биш юм. Амжилттай эмэгтэйчүүд ч бас бүтлгүйтдэг. Гэхдээ тэд ялсан үедээ өөрийгөө баярлуулах, чимээгүй мөч эсвэл найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ илүү том баяр тэмдэглэх эсхээс үл хамааран үүнийгээ тэмдэглэдэг. 13-дугаар тэд тав тухтай бүсээс гарч чаддаг. Амжилттай эмэгтэйчүүд тав тухтай бүсээс тогтмол гардаг нь тэднийг амжилтанд хүргэдэг хамгийн гол хөдөлгүүр юм. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд үүнийг айцад аван туулж өсөлтийн бүс рүү шилжих үйл явц гэж үздэг. Амжилттай эмэгтэйчүүд өдөр бүр тав тухтай бүсээс гарах алуугүйч тэд үүнийгээ зуршил болгохыг хичээдэг бөгөөд энэ тэднийг өсөнд хөгжөхөд тусалдаг байна. Би үүнийг чадахгүй байх гэж бодсон зүйлийнхээ ард амжилтаа гараад ирэхэд хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж нь асар өндөр болдог байна. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.